Хүмүүс текстээс видео бүтээх, зурагнаас видео бүтээхэд хамгийн сайныг нь VO3 гэж боддог. Тэгвэл Kling AI өнгөрсөн 7 хоногт өөрсдийн 2.5 Turbo гэдэг модельээ танилцууллаа. Өмнөх хөлбөрүүдэд бодвол илүү динамик хөдөлгөөн, камерын хөдөлгөөн, уян хатан байдал, видеоны чанар зэрэгээр маш олон зүйлээр сайжруулсан гэсэн. Өнөөдрийн мэдээлэлээр энэ модельийг хэр сайжирсанг нь хамтдаа төлөвлөсөн. За манайхаа шинэ бичлэгэндээ тавтаа морил. За одоо хэдүүлээ видео бүтээж сурахын тулд мэдээж Kling AI-г ашиглаж байгаа тийм. Тэгэхээр Kling AI-ийн одоо сүүл гаргасан 2.5 Turbo гэдэг загварыг ашиглаж үзхийн тулд эхлээд энэ сайт руу орж ирэх ёстой. За энэ үзэж байгаа бичлэгийн одоо тайлбар хэсэгт би энэ сайтын линкийг нь үлдээчин. Тэгэхээр та хэд маань шууд бичлэгийн тайлбар хэсэгт байгаа линкэн дээр дараад энэ тухайн сайт руу ороод ирнэ. Эсвэл шууд app.klingai.com гэдэг энэ сайт руу шууд бичээд ороод ирэх боломжтой. За энэнийхээ дараа орж ирснийхээ дараа хэдүүлээ одоо видео гэдэг дээр нь дарна. За Kling AI гэдэг энэ сайт бол ерөнхийдөө зураг бүтээн, видео бүтээж болдог, бас аудит дээр ажиллаж болдог ийм сайт байгаа. За өнөөдрийн бидний ашиглаж сурах гэж байгаа видео 2.5 Turbo гэдэг энэ одоо модель нь болохоор хоёр төрлөөр ашиглаж болно. Бид нар текстнээс видео бүтээх болон зурагнаас одоо видео бүтээх гэд хоёр загвараар нь ашиглаж болно. За текстнээс видео бүтээх гэдэг нь бол ойлгомжтой мэдээж те. Текст өгөөд тухайн текст одоо та яг ямар видео бүтээмээр байна тэрийг текст хэлбэрээр бичиж өгвөл таны одоо яг тэр өгөгдлийн дагуу танд видео бүтээж өгдөг байгаа. Хоёр дахь сонголт буюу зурагнаас видео бүтээх гэдэг нь бид нар одоо өөрхөн зургийг юм уу өөр ямар нэгэн зүйлийн зургийг нь өгөөд дээр нь одоо нөгөө тухайн зургийг одоо ийм хөдөлгөөн хийх, ийм үйлдэл хийх гэдэг өгөгдлийг нь өгөөд тэгээд тэндээсээ зураг бүтээж болдог байгаа. Энэ хоёр зүйл дээр хэдүүлээ өнөөдөр одоо 2.5 Turbo гэдэг моделийг ашиглаж видео бүтээж сурнаа. За бид нар одоо видео бүтээж сурахад биднэрт юу хэрэгтэй вэ гэвэл ChatGPT хэрэгтэй. Мэдээж ChatGPT бол биднэрт одоо Kling AI дээр зөвхөн prompt бичиж өгөх үүрэгтэй байгаа. Маш сайн prompt-ыг өгөгдлөө бид нар одоо монголоор ChatGPT-д өгөөд маш сайн одоо ийм prompt-ыг бичүүлж авах шаардлагатай. За инként бол хэдүүлээ эхний ээлжинд бол ChatGPT руу ороод ирнэ. За хэдүүлээ шууд Pinterest-ээс ямар нэгэн зургийг аваад одоо Kling AI-ийн өмнөх загвар болон саяны сүүлд гарсан 2.5 Turbo загвар хоёрын ялгааг нь одоо харьцуулж харна. Тэгээ та хэд маань яг аль нь арай илүү сайн байна гэдгийг одоо энэ бичлэгийн дунд хэсгээс үзээрэй. Тэгээд ер нь 2.5 Turbo загвар нь өмнөх загвараа бодвол одоо кредит нь хамаагүй бага гарч ирж байгаа шүү. За би энэ зургийг татаж авлаа. Энэ зургийг хэдүүлээд сэвэлж аваад энэ зургийг ашиглаад видео гаргая. За инként тул хэдүүлээ ChatGPT руу орж ирээд саяныхаа зургийг өгөөд за одоо хэдүүлээ промптер нь юу гэж бичих вэ гэвэл Kling AI дээрх одоо видео промпт бичээдэг гэдэг өгөгдлийг бол заавал өгнө. Тэгэхээр та нар магадгүй өөрсдөө зураг өгөөд видео бүтээх гэж байгаа бол бас энэ өгөгдлийг заавал өгсөн байх шаардлагатай. За араас нь яах вэ гэвэл энэ зураг яг яамаар байгаа. Та яаж хөдөлгөж одоо видеого яг яаж явуулмаар байгаа тэр өгөгдлөө өгнө. За би шууд дэлбэрэлтээс зугтаж байгаа мото онсон залуу хэсэг тавхиж байгаад шарваж унана гэдэг өгөгдлийг өглөө. За ингэснээр ChatGPT яах вэ гэвэл бид нар шууд промптыг нь бичээд өгнө. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл Kling AI руу орж ирэнгүүтээ зураг өгөх шаардлагатай. За энэ зураг өгчээ. ChatGPT-гээс гарч ирсэн промптыг нь хэдүүлээ энэ монгол хэл дээр гаргаад өгсөн байна. Хэдүүлээ энийг нь англи хэл дээр гаргах гэдэг өгөгдлийг өгчээ. За англи хэл дээр гараад ирсэн. За хэдүүлээ энийг нь копи хийж аваад ээшээ оруулж ирээд prompt гэдэг хэсэг дээр хийж өгөөд. За 10 секунд дээр нь гаргана. За sound effect-ийг нь бас оруулж итээ бас ялгаатай байгаа. Тэгэхээр тус-тусад нь та бүхэнд үзүүлэх учраас sound effect-ийг нь бас оруулаад өгье. За тэгээд ерөнхийдөө 2.5 Turbo гэдэг загвар нь бол 50 кредит болох юм байна. За ингээд 2.5 Turbo гэдэг загвараар нь гаргачээ. За нөгөөх нь болохоор 2.1 гэдэг өнгөрсөн модель нь байгаа. Энэ нь 70 гэж байгаа. Тэгэхээр 20 кредитээр илүү байна те. Өмнөх модель нь. За ингээд тус-тусад нь ингээд нэг 2 видео гаргаад хэдүүлээ харьцуултыг нь харъя. За бидний бичлэг маань бэлэн болсон байна те. За одоо хэдүүлээ эхнээс нь хамт үзье. За энэ бол Kling AI 2.1 загвар. За энэ нь бол 2.5 Turbo загвар нь байгаа. За 2.1 загвар дээр болохоор одоо мото унсан хүн маань ерөнхийдөө камерны өнцгнөөс гараа явцсан байна те. Бид нар бол ерөнхийдөө мотоцикл унсан хүн маань цогтож явж байгаад шарууж очих гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. За энэ дээр бол ингээ мото унсан хүн маань гараа явцсан байгаа. За 2.5 Turbo загвар дээр болохоор яг гол дүр маань одоо бичлэгийн дотроо камерын онцгойд өртөгдөд явж байна те. За энэ game sound нь бас ерөнхийдөө бол маш сайн таардаг байгаа шүү 2.5 Turbo дээр.
За тэгээд ерөнхийдөө мотоо онсон хүн маань хэсэг давхиж байгаад байктайгаа шарваж очих гэсэн чинь энд одоо ерөнхийдөө 2.5 турбо загвар дээрээ мотоо онсон хүн маань наашаа давхиж байхад энд тэгсэн чинь эргэж буцаж камер руу давхиж орж байна те. Тэгэнгүүтээ шарваад очиж байна. За энэ дээр болохоор бид нэр яг өгөгдлийн дагуу давхиж яваад шарваж очиж байна. За тэгвэл хэдүүлээ ахаад нэг зураг өгч үзье. За надад бол одоо нэг ийм нэг зураг байна. За энийг хэдүүлээ архирч байгаад сэлмээ сугуулж аваа газар зоож байгаагаар тийм өгөгдөл чат GPT-гээр бичүүлээд туршиж үзье. Үнэхээр галзуу. Killing AI-ийн энэ 2.5 турбо гэдэг загвар бол саяны миний харуулж байгаачлан ерөнхийдөө зургаас видео бүтээх болон текстээс видео бүтээх тал дээр ер нь бол нэлээд сайн хөгжсөн. Босхыг бол маш дажгүй тавьчлаа шүү дээ, тий. Маш өндөр босхыг тавьж чадлаа. Тэгээд одоо энээс илүү зүйл гаргахын тулд одоо зурагнаас видео бүтээхдээ бүр энээс илүү видеонууд гаргаж чадчих одоо Killing AI-ийн 2.5 турбогийн дээр гарч ирэх нэ. Killing AI-ийн 2.5 турбо гэдэг энэ загвар нь бол ерөнхийдөө ямар нэгэн видеон дондороо текст өгөөд яриулахад жоохон асуудалтай байдаг. За амны хайрцаг дууралт энтер жоохон нэг зүрхч юм гэдэг юм уу те, ийм асуудлууд бол их үүсдэг. За тийм ч учраас нэг их хүмүүс ашигладаг байгаа. За ямар хүмүүс Killing AI-г хөвчлэн ашигладаг вэ гэвэл текстийг яриулахгүйгээр зүгээр ямар нэгэн зургийг саяных шиг ийм хөдөлгөөнтэй те богино хэмжээний ийм нэг огцон ингээ шилжилт хийсэн ийм видеонууд хийх гэж байгаа хүмүүст бол яалчгүй Killing AI бол галзуу байгаа. Харин видео хийгээд видеого бүтээх явцдаа ямар нэгэн үг яриулах хэмжээнд гаргая гэх юм бол бидний өмнө үзсэн VO3 гэдэг модель бол хамгийн сайн байгаа. Ямар нэгэн бичлэг бүтээж байгаа ч гэсэн одоо яриулах одоо тий дүрээрээ видеон дээр гарч ирж байгаа дүрээрээ яриулах тийм видео хийя гэж бодож байвал мэдээж VO3-ыг ашигласан дээр хэрвээ зүгээр яриулахааргүй ингээд богино секундээр нь ингээд газ солигдох ийм гоё чанартай тий ийм видеонууд хийх юм бол яалчгүй Killing AI-ийн 2.5 турбо гэдэг загварыг ашиглаж видеого хийж байгаарай. За тэгээ та хэдэд маань өнөөдрийн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та бүхэнд асуухыг хүссэн асуулт байх юм бол энэ бичлэгийн комент хэсэгтүүлтэйгээрэй. Тэгээ бичлэгэн дээр лайкаа дараад энэхүү YouTube сувгаад дагаад дараагийнхаа бичлэгийг хүлээж байгаарай. Дараагийн бичлэгэн дээр ерөнхийдөө хэмэл оюун ухааны салбар тэр тусмаа энэ зурагнаас видео бүтээх, текстнээс видео бүтээх тал дээр бас OpenAI-ийн гаргасан Sora 2 гэдэг модель нь бүр VO3-аас илүү гэж яриад байгаа. Дараагийн бичлэгэн дээр энэ Sora 2-ын талаар би та бүхэндээ хичээл оруулах болно. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай guys.